Тэгэхээр хүн амьдарч байгаа газар бол асуудал байдаг. Гэхдээ тэр асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэж ийнэ гэдгээрээ л хоорондоо ялгагддаг. Тэгэхээр ер нь хүн үе үед би ер нь ямархуу байгаа вэ гэдгийг асуудалгүй ч гэсэн мэргэжлийн хүнээс юм юу авч яах гэдэг хэцүү. Тэгээ тэрний нэг шийдэл нь болохоор би юу гэж боддог вэ гэхээр ялангуяа энэ албан байгууллагуудыг бол гэрээтээр ажилдаг сэтгэл зүйч, сэтгэл засаж эмчтэй байгаасаа гэж би боддог. Жилдээ нэг удирдлагаа нэг ч юм уу сургалтаа авчдаг. Өдрөмдөр үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гигэ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Гантулга эмч өргөдөн оролцсон. За Гантулга эмч бол сэтгэл засалч эмч, за мөн донтох эмгэг судлаач ажил ийм хүн байгаа. Орой өдрөмдөр танд. Өдрөмөнд. За сэтгэл засалч эмч гэдэг чинь та одоо хэддэх жилдээ бас сэтгэл засалч эмчээр ажиллаж байна тий? Энэ талаараа өөрийнхөө талаар яриач тий? Яриага эхлэе гэж бодож байна. Юу Өсгөл аймгийн Харьяат Өсгөл аймагт эдийн болгон сум төрж өссөн. За анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийг бол 2006-аас 12 оны хооронд төгсөөд ерөн сэтгцэн эрүүл мэндийн төв рүү ажлын гаргаад тэндээс эхэлсэн. За тэгээд тэнд байх одоо суралцаад ажиллаад сэтгцэн эмгийг судлаар төрөлжөөд тэгээд насны туршийн сэтгэл засал дондох эмгээр ингээд нарийсаад ажиллаж байгаа. Тэгээд одоо яг сургууль төгснөөс хойш 13 дахь жилдээ энэ мэргэжлэр бол ажиллаад явж байгаа. Сэтгэл засалч гэхээр төрөл бүрийн л одоо нөхцөл байдалтай тулгардаг бах тий. Ер нь одоо яг энэ сэтгэл зүйн асуудлууд одоо үүсэж байгаа гол шалтгааныг ер нь та юу гэж боддог вэ? Ер нь одоо томоор нь аваад үзэх юм бол энэ чинь тийм ээ одоо нийгмийн шалтгаантай, сэтгэл зүйн шалтгаантай, биологийн шалтгаантай гэдэг ингээд томоор нь аваад үздэг тийм ээ. Тэгэхээр яг илүү их одоо эдрийн яригадаад байгаа асуудлууд бол нийгмээс шалтгаалсан асуудлууд бол хүмүүст илүү их одоо мэдрэгддэг гэх юм уу та тийм ээ. Тэгэхээр ухаан одоо ер нь хүний сэтгэл зүйд хүрээлэн байгаа орчин, хийж байгаа ажил, амьдарч байгаа гэр бүл тийм ээ. Бүхэл зүйлээрээс хүний сэтгэл зүйд байхгүй л юм л та тийм нөлөөлөд ингэж явж байдаг тийм үү. Тийм болохоор нөгөө сэтгэл зүй гэдэг тийм одоо хүмүүс төвхтэйгээр нэг ойлгох хэрэггүй гэж хэлж болно л доо. Алхам тутамд ерөөсөө тийм ээ. Одоо минут хором тутамд л бидний энэ тарих гэдэг зүйл чинь процесс ажиллаж штэ тийм ээ. Цаашлаад үзэх юм бол яг хуу нийтлэг одоо дэд бүтцийн асуудлууд гэдэг чинь нөлөөлнө тийм ээ. За тэгээд манайд бол ингээд бүр одоо өлөг болтлоо яригддаг асуудал бол утааны асуудал, хөгжлийн асуудал энэ төр гэдэг нөлөөлж яана гэж үздэг. Нөгөө талаас бас цаг уурын байдал нөлөөлнө. Цаашлаад яг нарийн хэлэх юм бол ер нь авж байгаа цалин мөнгө нь амьдралд нь хүрж байгаа үгүй юу гэдэг бол ер нь хүний амьдралд бол оноотой буруу бодлого ч юм уу тийм энэ нөлөөлөд бүх тийм бүгд нөлөөлнө тийм. Тэгэхээр би зүгээр инженеэр ингээд бодоход Монголд тийм ээ эх орондоо ингээд авж байгаа цалин амьдралд нь хүрэлцдэг байх юм бол ямар олон залуучууд гэр бүл эх орондоо ингээд сэтгэл одоо ханхан амьдрах болоо гэж боддог. Нөгөө талаас хэм бол би энийг айхтар хол гэж бас боддгоо. Ер нь бол яагаад гэвэл одоо бид нар чинь ингээд гадагшаа яваад ажиллаж амьдрах гэдэг соёлтой танилцаад одоо чинь тэр болон тийм ер нь төгсөөлхөн яваад ингээд үздэг дэлхийн ертөнцтэй танилцаад юм үзээд тийм ээ явсан хүн бол бас эрдэм сурж юм үзэж харж ясцон гэдгийг үлгэрээр тэгээд ер нь хорон гэдэг зүйл чинь яг ямар их чухал зүйл юм бэ гэдгийг бас ойлгож байгаа. Тэгээ гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг би яста яг чин одоо тийм ээ өөрийнхөө давьяас чадвар мөнчгөрөөр яг ингээд үнэнтэй нүүр тулаад тийм ээ тэгээ явж байгаа хүмүүсийг ч гэсэн бол бас л тэр чинь хөгжиж байгаа, өсөж байгаа тийм ээ. Тэгэхээр дэлхийн аль өнцөгт одоо ажиллаж амьдрахаас үл хамааран эх орон гэдэг зүйл, эцэг эх гэдэг зүйл бол хүний зүрх сэтгэлд хамгийн ойр явдаг зүйл гэж боддог. Тийм болохоор бид нар тулгамдаад байгаа асуудлыг би бүр нэг тийм ээ шийдэж болохооргүй асуудал энэ гэж бас боддгоо. Тийм болохоор залуучууд тэр нь улс төр ялангуяа зөв тийм дуу хоолой болж байгаа хүмүүс орж ирээд явж байгаад нь бас их одоо талархдаг тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн алдаанаасаа бид нар суралцаад цаашаа явах хэрэгтэй. Цаашлаад ярих юм бол мэдээж одоо гэр бүлийн төвшөнд, хувийн төвшөнд, байгууллагын төвшөнд гээд нарийсгаад аваад үзвэл олон алхмууд одоо бид нар уршаага явж байгаа гэж бас эргээр ер нь хардаг. Тэгэлгүй яг мэдээж одоо биднийг стресстүүлж байгаа одоо нөгөө бид нар одоо ингээм мөрөөрөө явж байгаа ч гэсэн өөр бусад нөхцөл байдлууд биднийг ялчгүй стресстүүлээд наа. Гэхдээ тэр бол явандаа шийдэгдэн сайжран тий нөхцөл байдал дээрдэн. Ер нь
үнэн шудраг байгаа газар гэдэг зүйл бол хүнд маш их тийм юу өгдөг. Сэтгэл ханамжийг өгдөг юмд худал хуурмаг тийм ээ үнэнч бус тийм зүйл явах тусам тийм ээ тэр чинь маш их асуудлуудыг үүсгээд идэг тодорхойгүй байдлыг юмд итгэж үнэмшин буюу итгэж найдлага төрүүлж байгаа гэдэг мэдрэмж нь хүний сэтгэлийг маш их тийм тайван айдсгүй эргэлзээгүй байлгадаг зүйл гэж ойлгож болно л доо тийм үү. Тэгэхээр ингээл нийгэмдэр гарч байгаа олон асуудлууд үнэн зөвөөр шийдэгдээд тийм ээ явах тусам хүн бол тэнд их сэтгэл ханамжтай байх боломж нь бүрдэнэ. Яагаад гэвэл би ямар нэгэн зүйл болохгүй хийгээд надад одоо тэрнийх нь тийм ээ өөр нөлөө нь ирлээ гэхэд бол за би болохгүй зүйл хийсэн шүү дээ гэдгийг ойлгох. Энд хүн гэмгүй хүн одоо магадгүй одоо тийм ээ үйл ойлголцол үүсээд явж байгаад гим буруугүй нь ойлгохно гэдэг чинь хүн их сэтгэл ханамжийг одоо өгж байгаа гэдэг. Тэгээд зүгээр хамгийн наадлын жишээ гэхэд бол сая одоо Филиппинес гэр бүл ирээд энэ ч одоо манай дээр том процесс өрнө өнгөрч штэ тийм. Тэгэхээр үнний төлөө яваад явдаг тэр дуу хоолой гэдэг ямар хүчтэй байд юм бэ гэдэг. Тэгээд харьцуулсан зургийг бас би харсан л да тийм. Монголд яг ирж явах үедээ ямар хөө царай зүстэй онгоцны буудлын дээр бууж исэн буцаад явахтаа гэдэг. Тэгэхээр хүний тэр сэтгэлийн мухарт үнний эрэл гэдэг зүйл очоод тийм ээ дуу хоолойгоо илэрхийлэх боломж олдно гэдэг бол ямар их чухал зүйл вэ гэдгийг ойлгомжтойгоор харуулж байна. Цааш нь гэдэг хэлэх юм бол ер нь үнэн гэдэг зүйлээр бид нар их дутагдж байгаа юм байна. Шудраг гэдэг зүйлийн төлөө хүмүүс ямар их тэрний төлөө одоо хэрэгцээтэй байгаа юм бэ гэдэг. Нөгөө талаасаа гэх юм бол үнэн мөний дуу хоолой гэдэг чинь бол биднээс их хол зүйл биш юм байна гэдэг зүйлийг харуулж байгаа. Тийм процесс болоод өрнөж байгаа. Тэгээ тэр нь болохоор ямар нэгэн одоо жижиг янз бүрийн тийм эвлүүлэггүй тавилтгүйгээр гэдэг тийм ээ. Тийм болохоор яг юу н хүн болгон шудраг үнний төлөө дуу хоолойгоо хүргээд өөрөө ч гэсэн яг тэрний төлөө чиглэж амьдрах юм бол бидний амьдрал бол одоо бас учир зүгээ олоод явах боломжтой. Хэрвээ ингэх юм бол бид нар тайван байж чадах нь юм болгонд стресстэй байх шаардлагагүй болох нь байна. Тийм чинь ингээл зохицуулагдаад болохгүй байгаа зүйлийн гарцыг гаргаад ингээл цаашаа юм чинь ингээд цэгцрээд явдаг. Гэтэл бүх юм болохгүй байж байгаа л нэг өдөр л ингээ болчдөг зүйл биш байгаа. Тэр суур цаад шалтгааны төлөө бид нар одоо тэр шийдвэрлэж ажиллана гэдэг бол хүн сэтгэл хангалуун тайван одоо тийм ээ сайхан амьдрах боломж суурь нь бүрдэж өгч байна. Яг өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээр зөв шудраг зүйлийн төлөө ер нь хүнд болон өөртөө хэрэгтэй зүйлийг л хийж амьдрах гэдэг бол амьдралын бас нэг утга учир гэж боддөг шүү дээ тий. Нэгэнтээ одоо ингээд үүссэн байгаа нөхцөл байдал дээр бид нар сэтгэл зүгөө яаж эрүүл саруул те нэг юм төвшин байлгах юм бэ, нэг төвшөнд нормалны байлгах юм бэ. Одоо ингээд бид нар жолоо барайл стресстэй ч юм гэж юм те ингээд төвчрөл стресс, утаа стресс, ханаа төрлөө стресс гэл ингээд энэ бүх юм дээр чи бид нар өөрсдөндөө л ер нь бол ингээд сэтгэл зүгээрээ гэмтээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо тэр үнэн шударгын дуу хоолой энэ төргээ те за яг хөө ингээд бүр ингээд нэг юм бодлогын төвчний асуудал руу мэдээж дуу хоолойгоо өгөх нь зөв баха. Гэхдээ яг ингээд хувь амьдрал дээрээ те нэг юм жижигхэн гарц гаргалгааг бид нар яаж хийх ёстой юм бэ? Яг хөө өнөөдөр би стресстэй шууд өөрчлөгдөх боломжгүй байгаа зүйлийг тодорхой хэмжээнд одоо хүлээн зөвшөөрч амьдрах хэрэгтэй болж байна л та. За жишээ нь ихт одоо юу гэдэг нийгмээс болж байгаа тэр стресс төр би өнөөш нь одоо бухимдаа дуурлаад нойргоо хонлоо гэдэг маргааш нь тэр чинь шийдэгдэхгүй болчиход шүү дээ. Болчиход байна тийм үү. Тэгэхээр одоо чинь яг өөр дээрээ аваад үзэх юм бол өнгөрсөн 100 бол мопедтэй тийм ээ замын хөдөлгөөнд оролцлоо. За тэгээд ингээ хотын төв ажил төрөл энэ авираа хөсөлтгөр бол дугуй унаа явж гин ч гэдэг юм уу те. Гих мэтчлэн одоо өөрийнхөө хэмжээнд авч болох асуудлууд бол байна. Эсвэл одоо цагаа зохицуулаад эрт гарах ч байд юм уу тийм ээ. Өөртөө менежмент хийгээд өөртөө менежмент хийх гэдэг чухал зүйл их чухал байгаа гэдэг. Тэгэхээр наандаж хүн сэтгэл зүгээ дэмжих боломжтой хамгийн чухал зүйл гэвэл ер нь хүн сайн унтаж амрах байдгийн. Нойр гэдэг зүйл чих чухал байгаа тийм ээ. Нөгөө талаас их юм бол мэдээж одоо ингээд нийгэмтэй харилцаад явна гэдэг чинь бол хаа газар бол стресс бүхэмдлийн байдаг зүйл тийм ээ. Тэрэнд одоо би яаж нэг зохицуулах вэ гэдэг тэр зүйлийн аанаас бид нар ямар нэг юм суралцах хэрэгтэй юм байна гэдэг бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр хүнд нөгөө нэг ингээд одоо бидний өдийг хүртэл ингээд ажиллаад амьдраад ирсэн байгаа зүйл чи хүний тархинд нэг энгийнээр хэлэх юм бол юм програм болоод ингээд сууж байгаа байхгүй юу. Гэтэл тэр зүйл нь өөрт нь болон бусдад тийм ээ одоо асуудал үүсгэж байлаа гэхэд тэрийг би өөрчлөхийн тулд яах вэ гэдгийг хүн шууд үнэнтэйгээ нүүр тулах чухал байгаад байгаа юм. Тэгээд үнэхээр би өөрчлөх боломжтой юм уу намайг нэг юм
Одоо ингээд бид нар тулгарч байгаа асуудал бол ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөч, ямар нэгэн байдлаар эндээс юм сураач гэдгэл тохио юм байна. Тэргүй бол энэ нэг юм үрдийн зовлон бэрхшээл бол биш юм байна гэж би одоо хардаг болоод байгаа хгүй юу. Тэгэхээр таны амьдралд ямар асуудал байна гэдэг маань за нэг зүйлийг өөрчлөх, сурах, ухаарах, ойлгох хэрэгтэй зүйл юм болов уу гэж. Тэгэхээр бид нар маш их чухал зүйлүүдийг яг үнэндээ албан боловсролоор авч чадахгүй байгаа зүйл бол айгу тод харагдаж байна л да. Тэгэхээр цаашдаа бол би юу гэж бодож байна гэхээр цэцэрлэгт хүүхэд явна тийм ээ. Сургуульд хүүхэд явна гэдэг мэдээж одоо энэ шинжлэх ухааны юмаа үсгэх нь зүйтэй. Нөгөө талаас гэвэл яаж бусдаагаа зохицож амьдрах хэрэгтэй юм бэ тийм ээ. Хоол ундаа яаж зохицуулж яаж нөгөө нийгмийн амьтан байх юм тийм. Тэр юмд юу гэдэг нь сурсан зүйл шууд амьдралд хэрэг болдог юм их байгаасаа гэж боддог байхгүй юу тийм үү. Гэтэл маш их зүйл сураад байдаг ингээд хүн амьтантай таардаггүй тийм ээ. Өөрийнхөө одоо учир явдлыг ойлгоогүй байгаа гэдэг ингэнгууд эргээд тэр зүйлийг чинь одоо амьдралд хэрэгжүүлэхэд айгүй бэрхшээл тулгараад ирж байгаа байхгүй юу тийм үү. Тийм болохоор нөгөө soft skill гэдэг хүмүүс их ярьж байна л та. Тэр бол яаж юм гэхээр ер нь бусдтай дасан зохицож нийгэмд яаж ойлголцож амьдрах вэ гэдэг талаар л ойлголт шүү дээ тийм үү. Тийм болохоор ер нь энэ боловсролуудыг гэхдээ яг хуу давуу тал гэх юм бол одоо энэ боловсролыг эзэмшээ суралцах тэр сувг гэдэг юм чинь маш нээлттэй болсон учраас надад хэрэгтэй байгаа зүйлийг би ямар нэгэн байдлаар суралцаад явах боломжууд бол хангалттай болчихж байгаа. Тэгэхээр заавал тэр газарт нь очихгүйгээр суралцах боломжийг бий болгож байна гэдэг. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ч гэсэн харж байхад цаашдаа яг нэг юм төрөлжөөд одоо мэргэжлийн чиглэл рүүгээ дагнсан зүйлүүд гарч иж байгаа их баярлж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл ямар нэгэн сэдвийг барьж аваад тэрэн дээр ингээд туршлага болоод заримдаа тэр чинь өөрөөсөө яг тэрний үлгэр жишээ болоод тийм үү. Одоо нүүдэлчин соёлыг бий болгоод яг хөдөө амьдрч яг ямар юм бэ гэдгийг чинь контент бүтээгээд хүмүүст хүргээд байгаа энэ гэдэг чинь бид нар бас л их зүв зүйл рүү явж байгаа гэж харж байгаа байхгүй юу. Тийм болохоор олон хүн танд юм уу эсвэл болохгүй байгаа зүйл танд давтагдаад байна гэдэг бол жоохон дэрлүү анхаарлаа хандуулаад нэг хараад үзээч. Тэр асуудлыг та өөрөө шийдвэрлэж чадахгүй бол тэрийг чи шийдэж чадсан хүн хорвоод л хий тэр зөндөө байгаа учраас тэр юмны араас явах тийм үү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би хийж байгаа зүйлээс мань үр дүн ерөөсө гарахгүй байна гэж байдаггүй. Ямар нэгэн зүйлийг өөрчлөнө гэдэг бол хүний амьдралд тийм ийм сэтгэлийг дүүргэж өгч идэг тийм мэдрэмж тийм үү. Би одоо юу гэдэг юм. За магадгүй инженер гэдэг аваад үзэх юм бол ерөөсө дугуйн чаддгүй байлаа гэж бодъё л да тийм үү. Тэгээ дугуйнаа явж байгаа хүнийг харахад ч надад гоё харагдана тийм. Яг тэр чинь унж усаал тийм өвдгөө шалглаад одоо яадгийн дугуйн унд сурах тэр чинь явсаргаал дугуйнаа сурцсан гэдэг чинь өөх би ч тийм одоо саяхан лалтгаад явжсэн бол дугуйгаа жигээд ингээд сурчлаа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ болгон дээр бид нар уршаа ингээд шат дахин алхаад яваад байх тусмаа хүний амьдрал ер нь бол одоо ирчүүч өгдөг зүйл. Асуудал байлаа шийдлээ. Чадахгүй байлаа тодорхой юм чаддаг боллоо. Улам сайжрлаа гэдэг зүйл болгон чинь биднэрт дотроо иннер мотивашн гэдэг зүйл байт юм л да. Амьдрал чинь харин ч асуудлаа шийдээд байх тусам уу амьдрал ямар сонирхолтой юм бэ? Мотивац авах гэдэг шүү дээ тийм үү? Авах гэдэг тийм. Тийм болохоор одоо ингээд явган ууланд алхагчдын групп энэ төргээл байж байгаа хүмүүс чинь дотроо маш тийм нарийн соёлтой байгаа байхгүй юу? Хүн ч үнийг төсвөр төвчээртэй болгоод юм алхаад явж байгаа хүн бяцлах тийм байна гэдэг. Миний нэг одоо хамт яг ажиллаж байсан нэг их ч яг тэр туршлагаа хуваалцаад явж байсан байхгүй. 103 ингээд жижигурт гараа явж байгаа те. Тэр үед ингээд ярилцж байгааг сонсож байхад бидний хүмүүст юм уу хүүхдүүдэд ойлгуулах гэдэг биднэрт тулгардаг асуудлыг тэр нэг алхдаг хэв маягийг бий болгоцсон соёл чинь одоо бидэрт өгөөд идэм байх гих мэтчлэн. Тэгэхээр бид нар эргэн тойрны бүх зүйлээ сурч идэг. Сайн зүйлээ ч суралцж идэг. Болохгүй байгаа асуудлаас ч гэсэн хүн сурч идэг. Туршлага хөрөнгөлдөг. Яг уу манай яг энэ мэрэгжлийн тухайд гэх юм бол давуу тал гэдэг үсгээр нөгөө тэр чинь ер нь маш олон газартай ингээд хамтраад ерөнхийдөө ажилдаг. Тэгээд одоо жишээ нь яг дандах хэмжээний асуудлаар эргүүлжүүлэхтэр бид маш олон очиж байсан тийм ээ. За 10 жилийн сургуулиудаа, ихтэй сургуулиудаар за сүүлд гэх юм бол одоо тодорхой 20 хангууд дээр ажиллаж байна. Төрийн болон хувийн байгууллагууд дээр гэл ингээл ажиллаад явах давуу тал нь олон газар хүмүүс ер нь яаж ажиллаж амьдрдсан бэ гэдгийг харах тийм боломжийг одоо өгдөг давуу тал тийм үү. Одоо ингээд сэтгэл зүйн асуудал чинь хүндэрсээр яваад мэдээж тань дээр ч гэсэн тийм тохиолдол ирж ирсэн одоо айгүй сэтгэл зүйн айгүй хүнд асуудалтай болцсон бүр хүндэрсэн шатны ч гэдэг юм уу тийм хүмүүс энэ 13 жилийн хугацаанд тань дээр бол ирж илсэн баг. Гэтэл
тэр хүн хизээн нь хаана юугаа алдсан тий ямар одоо энэ боломжийг алдсан юм байсан бэ. Тэгээд тэрэнд нь одоо бид нар хизээнээс нь яг энэ сэтгэл зүйн эрүүл мэнд дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бэ. Ер нь хүн төрсэн цагаас эхлээл энэ дээр анхаарал суралцаад явах хэрэгтэй. Тэгэнгუთ нөгөө бидний одоо таны яг асууж байна л да. Яг мэрэгжлийн хүнд хандаад ирж байгаа тохиолдол гэдэг бол асуудалгүй ирж байгаа тохиолдол бараг байдгүй байхгүй. Одоо чинь би дондох эмгийн чиглэлээр явж байхад дондох эмгийн төвшөндөө хүрсэн бити хийл болж иж ирж байгаа буюу их оройтож юунд ханддаг болж байгаа гэх юм уу да. Тэгэхээр ив эрүүл асуудлаас эмгэг гэдэг чинь нэг юм захиргаацаа авах гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр ер нь хүн асуудалтай болохыг хүлээгээл ингэж явах биш. Ер нь би энэ асуудалгүй байгаа энэ байдлаа би яаж удаан хугацаанд хадгалах вэ гэдэг маань сэтгцэн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах гэдэг ойлголт байдаг. Ер нь бол тулгымцсан асуудал үүсээд ирэхэд одоо би энэ дэр одоо өөрийнхөө хэмжээнд тэр чинь зохицуулж болохоор бол зохицуулна, хажуу талын ойр тойр ах гэх чинтергээд тийм үү. За тэгээд цаашаа хуваалцсан гэдэг ийм тэр болгонд явсаар хагаад шат дамжсаар хагаад мэрэгжлийн хүн дээр ирдэг гэдэг. За сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд дээр хүмүүсийн нэг тийм буруу зүрх ойлголт байдгаасаа болоод одоо яг ингээд сэтгэл зүйчдэр очихоор яах бол те би очиод уулзсан гэхээр хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг тийм. За тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр чинь очиж одоо миний тийм олон жил ажилласан газар очиж үзүүлнэ гэдэг зам чи их урт зам байдгийн ер нь бол. Зүгээр ингээд асуудалт болгороо за гэдэг очичдгүү тийм ээ. Эмнэлгийг зөвхөн одоо яг бүр нэг хүндэрсэн хүмүүс л очдог газар гэдэг ойлголт одоо ч бараг хэвээрэл байна. Тийм. Тэгэхээр миний бодож байгаагаар бол ер нь энэ хувийн хвшилт ч гэсэн энэ сэтгэл зүйн одоо тусламж үйлчлэгийг үзүүлдэг магадгүй одоо юу гэдгийг сэтгцийн архыг эмгэгтэй хүмүүсийг хүртэл аваад дэмжлдэг тусламж үйлчлэгийг үзүүлдэг газрууд ийм олон болоосоо гэж боддог байхгүй юу. Тэр яг хөө жишээ нэгт одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр чинь яг ажиллаж байхад тулгардаг нэг бэрхшээлийн өгүүлбэрээ одоо ар гэр асран хамгаалах хүн байхгүй байгаа. Тэгээд манай баг одоо тийм ээ ажиллажсэн төвийн маань одоо баг 40-50% чинь тэнд тийм хүмүүс байж байгаа. Тэр хүмүүсийн насраал, тойлол, хооллол, ундлал явж байгаа тийм үү. Гэтэл олон жил сэтгцэн эмгээр өвдсөн байгаа хүнтэй хамт нэг тасагтаар хөвтүүлнэ энэ төр хүмүүст бас санаа зовдөг тийм ээ. Тэндээс айдаг энэ төр гэдэг юмнууд бол бас бодиттой зүйл л дээ. Тийм болохоор ер нь одоо бид нар чинь зах зээлийн нийгэм дээр амьдарч байгаа хин нэгэн хүн яг тиймэрхүү хүмүүс тусламж үйлчлэгээ үзүүлээд явах одоо газруудыг нээгээд сонголттой болгоно гэдэг бол их хийгдэх ёстой ажил гэж би бас боддсон л да тийм үү. Тийм болохоор ер нь хүн сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой асуудлыг гэр орондоо, нутаг орондоо аль болох ойрхон одоо тийм газараас авах нь л илүү их ээлтэй тусламж үйлчлэг гэж үздэг. Тийм. Одоо дүүрэг дээрээ асуудлаа шийдэж чадчихвэл тийм ээ. Өрхийн хэмжээ дээрээ 1000 км-ийн цаанаас энэ сүмүүтэд ирж үзүүлэхгүй. Аль болох тийм ээ. Тэр чинь цаг зав одоо тийм ээ. Одоо мөнгө төгрөг гэл зөндөө олон тэгж ирж үзүүлж чадахгүй байгаа хүмүүсийг бас бид нэр бодохоор энийг тусламжийг хүртээмжтэй болгоно гэдэг. Тэгээд дэлхийд дахин евро их явж гэнэ вэ гэхээр анхан шатаа илүү их чадахжуулъя гэдэг зүйл рүү явж байгаа. Одоо бол байдал чинь бол хамаагүй юу болж ирж байна л да. Маш их боломжийг бий болгож байна. Тэгэхээр тэр сэтгцэн эмгэгтэй хүн, тулгымцсан асуудалтай хүн байгаа газараас хаанаас ч зөвлөмж тусламжийг авах боломжтой болж байгаа. Өмнө нь бол ингээл эмнэлэг гэдэг чинь бол тийм одоо бүр тусгаас нэг объект тийм үү байгаал заавал очиод үзүүлэл гэдэг бол зөвхөн сэтгэл зүйн асуудлыг ч биш тийм ээ. Бүх чиглэлийн хүмүүс чинь одоо e-клиник гээл одоо app map одоо тэр вебсайтаар шийдэд байгаа гэдэг чинь юу хэлж байгаа вэ тэр чинь маш их хөгжил уршаа явж байгаа гэсэн үг. Энийг тэгээ бид нар мэдээж одоо нэг юм одоо онлайнаар тусламж аваад бүх асуудал шийдэгдэхгүй гэхээр цаашаа ингээд дэлхий дахин явж байна. Одоо хавдар дээр бол робот мессежл хийхээр бэлтгэл ажил нь хангалттай тэр нэгтгэж байгаа гэдэг чинь бол дэлхийн хөгжилтэй бид нар хөл нийлүүлээс алхаад явж байгаагийн бодит илрэл энэ байгаад байгаа юм. Нөгөө талаас бол би зөвхөн хүмүүсийг их нэг одоо Монголд бүх юм болохгүй байгаад байгаа, бусад газрууд бүх сайхан байгаад байгаа юм шиг хит их туйлшрах бол би тийм зүв зүйл бас биш байх гэж бодоод байдаг тийм үү. Болоод байгаа юмыг болохгүй байна бүх юм гээл бодоод стресстэй дэвэл яг тэр хүн юуг төсөлдсөн байгаад байгаа юм те. Магадгүй гэр орноо ингээл бүр хачин гоёор төсөөлчөөл те. Би ийм л амзаар хязгаарч одоо байгаа байдал нь ийм байна гэд. Мэдээж хүн орон гэрээ өөдөн татахыг бодно. Гэхдээ тийм төсөөллийн хүний хүсэж байгаа тэр туйлын имийг амьдрал дээр авчрах боломж бас хязгаарлагдмал ер нь бол. Тэгэхээр хүн амьдарч байгаа газар бол асуудал байдаг. Гэхдээ тэр асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэж ийнэ гэдгээрээ л
хоорондоо ялгагддаг. Тэгэхээр ер нь хүн үе үед би ер нь ямархуу байгаа вэ гэдгийг асуудалгүй ч гэсэн мэргэжлийн хүнээс юм юу авч яах гэдэг хэцүү. Тэгээ тэрний нэг шийдэл нь болохоор би юу гэж боддог вэ гэхээр ялангуяа энэ албан байгууллагуудыг бол гэрээтэй ажилладаг сэтгэл зүйч сэтгэл засаж эмчтэй байгаасаа гэж би боддог. Жилдээ нэг улиралдаа нэг ч юм уу сургалтаа авчдаг тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед бол яг хувийн хвшилт ажиллаж байгаа газрууд ийм хэлбэрлүү ер нь бол ингээд явж байна. Яагаад гэвэл тухайн байгууллагт ажиллаад туршлагачдсан хүний нөөц гэдэг бол маш үн цэнтэй хүн болчихж байгаа. Тэгэл хүн болсон хойно ажил төрөлтэй, ар гэртэй, өөр бусад эрүүл мэнтэй холбоотой асуудал тулгамд нь тийм үү. Тэгээ тэр хүнийгээ эртхэн асуудлын зөв шийдэж чадах юм бол тэр чинь цагийн хэмжээ, мөнгөний хэмжээ дээрээс нь тухайн байгууллага үн цэнтэй хүнээ хадгалаад байна шүү дээ. Үн цэнтэйгээр нь ажилуулах боломжийг бүрдүүлж байна. Тэгээ байгууллага болгоно ер нь сэтгцэн эмчтэй байх боломж хязгаарлагдмал. Дээрээс нь гэрээтэй ажиллахын нэг давуу тал юу гэхээр би нэг газар очиод яг нэг өрөөнд суугаад ингээд дунд нь ороод шинжил мэлдэн оролцоод ингээд явах юм бол тэр хүн тухайн байгууллагын нэг хэсэг болчоор шууд тусламж авахд жоохон бэрхшээл тулгараад ирдэг. Гэтэл танихгүй байх тусмаа давуу талтай байдаг. Нөгөө сэтгэл зүйч чинь юм байд юм шиг ойрын хүрээлэл одоо хамаатан садандаа ч юм уу найз нөхдөдтэй ч юм уу зөвлөгөө өгөхгүй гэсэн нэг тийм юм байд юм шиг тийм. Тэгэхээр тэр шиг юм байна. Шийдэл юу гэж юм гэхээр асуудал тулгараад гэдэг чинь тэр замыг ойртуулж байгаа гэсэн үг. Нэр нь хүний сэтгцийн тулгамдсан асуудлуудыг үнэлэх тийм энгийн асуумжуудыг за жишээ нь бол стрессийн төвшин, нойрны чанар, сэтгэл төвшилт, гутрал тийм ээ. Тэг магадгүй архины хэрэглэж тийм үү. Ийм асуумжуудыг тухайн байгууллага за нэг 40 хүнтэй байгууллага байлаа гэж бодъё тийм ээ. Тэг очихдоо за нэг 2 эмч очиод 2-оос 3 удаа очиод тэр хүмүүсийг үнэлж чинь. Тэгэхийн тулд одоо яг үзүүлэхээс өмнө тэр хүн чинь яг тэр өөрөө уншаад өөрөх сэтгэл зүйн байдлыг тестлээд оноогоо дүгнээд ороод ирдэг байхгүй юу. За тухайн хүн тэгээд танилцлаа ерөнхий онооны байдлыг харангууд за энэ хүн дээр чинь нойрон дээр асуудал байгаа юм байна. Ерөнхий өөрийнх нь одоо сэтгэл санааны байдал, биеийн зовөр шаналгаа тийм ээ. Ерөнхий байдлыг асуучаад за таны нойрон дээр юм гэдэнгүүт тийм миний нойр ерөнхийдөө ингэ солигдоод байгаа. Яагаад гэвэл би бас ойрхон 2 удаа төрөөд тийм ээ. Тэгээ ингээд ажилдаа ороод ингэсэн тэр үеэс гээд гэтэл яг тэр нойрны чанар нь өөрийнх нь одоо сэтгэл санааны байдалд ажлынхын юунд ингээд нөлөөлөд яваад байгааг тэр хүн бол төдийлөн ойлгоогүй явж байгаа. Тэгвэл танд үсэж байгаа энэ зөвөрүүд нойртой холбоотой байгаа учраас ингэж байгаа маа гэдэлэнгүүт нойртой бас энэ шууд холбогдох уу гэдэг ингээд маш энгийн юм шиг ирнэ. Тэр зүйлийг тэр хүн бас ойлгож аваагүй болно шүү дээ тийм. Тэнгүүд 15 минутын зөвлөгөө тэр хүний асуудлыг хамаагүй хөнгөвчлөд өгч байгаа. Тэгэнгүүт тэр 40-50 хүнтэй байгууллага дээр очиод үзсгэд наривчлаа зөвлөгөө авахаар бараг 10-аад хүн байгаа байхгүй юу гэдэг чинь бараг 5 хүн дотор нэг нь. Тэгвэл тэр маань бол бүр нэг болохоо байцсан асуудал биш. Гэхдээ мэргэжлийн үн тусламж авчвал илүү шууд яг нь үрд. Тэгэл тэр хүмүүс тодор чинь үзэл чиглэлийн үлгөөл ингэ ч юм уу дараа дахиад жилийн дараа ирэх үед тэр хүн чинь түрүү жил асуухад надад ингэж асууж ирсэн. Тэр юмч яг надад тусалж чадна. Зүүн мэдээлэл өгч чадна гэдэг. Тэгэхээр би хинээс тусламж дэмжлэг авч болох вэ гэдэг нь ойлгомжтой байна гэдэг бол тэр хүнд бол хамгийн чухал юм гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг шийдэл нь бол энэ байж болох нэ гэдэг тийм ээ. Тэгээ манай одоо салбараас ингээд хувийн хвшил гарч байгаа эмчнэр төрөлжөө төр нь аваад гарч байгаа төвүүд энэ төр их байгуулагдж байгаа бол их одоо талхаж явдаг. Тэгэхээр одоо өнгөрсөн оны 2 сараас хойш бол ингээд ажиллаж байхад төр хувийн хвшил хоёр яагаад хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дүр зургийг би одоо яг өөрийн биеэр ойлгож байгаа байхгүй юу. За жишээ нэгт ингээд би энэ захим тоглоомтой холбоотой мөрөөдө тоглоомын дондох хэмгээр ажиллаж байхад нэг хүн дээр ингээд бид нэр ажиллахад бол одоо 10 гаруй удаа уулзах шаардлага гарч байгаа юм. Тэгэнгүүт тухайн хүн ажиллаа хийгээ явж байхад болж байгаа. Ажлын цагаас өмнө эсвэл ажлын цагийн дараа хичээлд явдаг хүүхдүүд бол хичээл сурлагадаа яваад тийм ээ залуучуудтай бас ажиллаж байна. Хагас бүсэнсээр үзлэг хийж болж байна гэдэг чинь тэр хүнд их давуу талыг авчиж байгаа. Тэр орой бас тийм ээ одоо 9-10 мар хүртэл хүнээ үзэх тохиолдол бол бас нийтлэг байгаа байхгүй юу. Гэтэл улсын имлэг бол тодорхой яг ажлын цагаар уулзна. Жишээ нь би одоо яг тэр ажил дээр нэг хүнтэй 12 удаа уулзах боломж болцоо. Бас хязгаарлагдсан байхгүй юу тийм үү. Яг хэвтэг шаардлагатай хүмүүс нь бол одоо төвүүд дээрээ сэмүүтгэл ингээл одоо үстэйгээд явдаг. Тэгэхээр би салбарын эмчнэрийг бол маш их буянтай ажил хийгээд явж байгаа хүмүүс гэж сэтгэл дотроо бол маш их одоо баярж талархаж явдаг тийм ээ. Тэгэхээр хүний амьдралын хамгийн гол тэр нарийн нандин цөм хэсэг рүү бид нар очиж ажилладаг. Тэгэнгүүт манайхан одоо салбар болгоо өөрсдийг бол магтдаг л да тийм ээ. Тэгэхээр манай салбар маш
супер салбартай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл олон улсад бол дэлхийд ер нь сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг бол тийм классик мэрэгжил гэж нэрлэдэг тийм ээ. Тэгээд ер нь туршлагатай эмч нартайгаа ингээд яриад ингээд сууж байхад нэг тийм гэгэрэл рүү ойртсон хүмүүс юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр амьдралын ямар хэсгээс нь хүн их сэтгэл ханамжийг авч чадах вэ гэдгийг ойлгоцсон байдаг хүмүүс болохоор нэг галзал галгаар анган гэдэг хаас илүүтэй хүн тийм энгийн дээрэс нь ер нь юмыг их олон талаас нь хардаг болцсон ноён нуруутай тэр зүйл бол туршлагаар бий болгож өгдөг. Нөгөө талаас гэвэл хүн ямар ч байдлаар тусламж үйлчлэгээ үзүүлэхэд тэр хүнийг бол яаж энэ хүн би туслах вэ гэдэг нинжин сэтгэлт нь урд байж байвал дараагийн тусламж гэдэг бол айгүй ойрхон болоод ирдэг. Тэгэхээр хүнийг бол ямар нэгэн байдлаар бол мөнгө гэж харж болохгүй салбар юмаа гэдгийг манай Ахмад Жимчнэрч хэлдэг байсан тийм ээ. Одоо ч гэсэн бид ингээд ажиллаад явж байхдаа тэрийг их ухаарч илүү ойлгож байгаа гэх юм уу та. Тийм болохоор хүмүүст бол би бол уриалж нэг зүйлийг хилээд л байгаа. Одоо тэрийг би дахиад бас уриалж бас хэлмээр байна. Юу гэхээр бид нар одоо ингээд янз бүрийн мэрэгчлэр сурж जैन тийм ээ. Одоо гадаад явж जैन зөндөө олон за их сургууль сураад мэрэгчлээ эзэмшээ дахиад нарийсаад явж байгаа. Нөгөө талаар гэх юм бол ер нь дэлхий дээр байгаа хамгийн супер их сургууль бол энэ амьдрал юм байна. Бид нар эхийн эвлийд олдоод тийм ээ. Эцэг эхийн одоо хайртай сайхан үр ачуулаад тийм ээ. Төрж ийн гэдэг ер нь төрсний гэрчлэг гэдэг ч юм бол за амьдрал гэдэг их сургуульд ингээд тийм ээ одоо орж ирж шүү гэдэг тийм ээ тий. Тэгээд хүн одоо өхөн хөхтлээ насан эцэлтлээ тэр нас урсны гэрчлэгээ гэдэг юм чинь бас ингээд авдаг тийм ээ. Энэ хоёрын хоорондох процесс тэр чигтэл их сайхан аялал юм байна. Тийм учраас заавал ийм байх ёстой гэж хатуу зогсож тийм ээ. Тэгээ гэр бүлүүд дээр ингээд анзаарч байхад нөгөө хоёр өөр гэр бүл бий болцсон өөр итгэл үнэмшилтэй хүмүүжил байгаад байгаа. Тэгэнгүүт нөгөө нийтлэг зүгээр би хүмүүсийн алдаад гэх нь одоо хаашаа өөрийнхөө өсч төрсэн гэр бүлийг хамгийн зөв гэж бодох хандлага маш түгээмэл байгаад байдаг. Нэгсэндээ бол тэр өгсөн хүмүүжил хамгийн зөв. Гэтэл яг ингээд би мэрэгжлийн өнөөнүүдээр харахад тийм байх магадлал маш бага байх. Яагаад гэвэл бид нар ингээд юу гэдгийг гэр болох тухай сэтгэл зүйн талаарх юм боловсруулалтыг ерөөсөө тэгж яхахтар нухацтай авсан тохиолдол байхгүй байгаа байхгүй юу. Жишээ нь гэхэд тийм ээ одоо би хүмүүсээс асуумаар санагддаг байхгүй юу. Та хайр гэж юу гэдэг хичээл хэдэн кредит авсан юм бэ? Тийм ээ. Стресс менежмент сэтгэл зүйтэй холбоотой та хэдэн 7 хоногийн хэдэн сарын сургалт авсан бэ? Тийм ээ. За өөр хүүхдтэй болоод жирэмсэн байх үеийн сэтгэл зүйн асуудлууд гэдэг юм уу маш чухал зүйлүүдийг бид нар яг ингэж уул үндэстэй аваагүй явчихад байгаа. Илүү их тэр нэг шинжлэх ухааны мэдлэг тэр мэдлэг мэрэгжил гэдэг юм руу яваад тэр асуудлууд орхигдоод байгаа учраас нийгэмд маш их асуудал гараад байгаагийн нэг шалтгаан энэ юм а гэж би ер нь бас дүгнээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн ингээд яг ажиллаад ингээд туршлага хоригдлуулаад ингээд явах тусмаа ингээд амьдралыг харах нүд ч гэсэн ингээд бас өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол бусдын төлөө тийм санаа зовж хилээдэг мэрэгжил тэр утгаараа ер нь бол ялангуяа сэтгэл заслын чиглэлээр ажиллаж байгаа мэрэгжлийг дэлхийд дээрх хамгийн хэцүү мэрэгжлүүд гэж үздэг. Би хамгийн зөв гэр бүл төссөн манай аавал ийм манай ээж ийм гэж зөрчилдгөөсөө илүүтэй за энэ хүртэл хоёулаа байх нь өөр сургууль сурч ирсэн байна. Одоо хоёулаа гэр бүл болох гэдэг нэгэн ингээд дамжааг хамтдаа эхлүүл. Өөрөөсөө өссөн гэр бүлээс дахиад шал өөр гэр бүлийг өөртөө бий болгоод нь шүү дээ. Тэрний төлөө хамт суралцаад эхэлж байгаа дөнгөж хичээлд орж эхэлж байгаа гэдгээр эхлэхгүй бол баах юм сурцсан одоо хангалттай би ийм гээд ингээд ирэхээр зөрчилдөд эхэлж байгаа байхгүй юу тийм үү. Тэгэхээр яг хуу үнэхээр амьдрал дээр үүдийн санаа онооны хэлэхгүй гэр бүл одоо хоёр тишээ болох энэ гэдэг чинь бол амьдрал дээр одоо ор байхгүй байх болгох бас боломжгүй нэг хэлбэр. Гэхдээ л өөр хөвгтэй бий болгоод одоо болно бүтнэ гэж нийлээл ингээл амьдралын уртыг туулгаж байгаа тийм ээ. Тийм болохоор ер нь энэ сургуульд ороод ингээд гяс тийм ээ гол хичээлүүдэд аваад ингээд явчих юм гэдэг талаас нь харчих юм бол айгүй сонирхолтой юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Би бас таны яриг сонсож сууж байхад наадах чи их сонирхолтой санагдлаа. Яг ингээд эргэн тойронд угаасаа хүмүүс одоо найз нөхдөж гэсэн тэгээ сонсож байхад би ийм орчин нөхцөл төсөөгүй тий. Угаасаа энэ баг 100-ны баг 99.9% нь баг ингэж ярьдаг байх гэж бодож байна. Би ийм гэр бүл төсөөгүй ингээд эднийх болохоор ингээд ах юм аа. Манай хадмууд ингээд ах юм аа гэдэг юм айгүй их сонсож байсан. Тэгэхээр одоо та энэ залууст тий
яг нэг гоё юм часисэн зөвлөгөө өгөөч. Тэгээ энийг бас гэр бүлийн салгах шалтгаан бас байж болох талаар ч ярьлаа шүү дээ. Яг уу миний тухайд гэх юм бол нөгөө дондох эмгэн жилээр илүү их ажилдаг учраас дондох эмгэг бол асуудалгүй яваа амьдралыг асуудалтай болгодог. За тэгээд асуудалтай байгаа амьдралыг бүр дордуулнаа л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм. Гэтэл яг дондох эмгэг дээр хин нэгний буруутгахад бас аюу хэцүү байдیں۔ Тухайн хүний буруутгахад хэцүү тэр чинь тийм. Юу гэдэг юм би ингээл дондтой болоод гэр бүл салаа сарнаал ингээ гэсэн зориг тавьж тийш ороогүй байдаг. Ямар нэгэн байдлаар тийм ээ. Тэгэнгუთ нөгөө хүнийг хайрлах хамгийн суур шалтгаан бол хүн хаана хин болж төрхөө урчлаа төлөвлөө сонгоод төрдөггүй. Энэ бол одоо хүний юу гэдэг тэр хүнийг ойлгох хамгийн суур үндэс واخгүй юу? Тэ хаана хин болж төрхөн. Тэг хүн бол төрсөндөө бид нар бол их баярлаж энэ амьдралд их үнцэн өгдөг шүү дээ тийм ээ. Байгадаа талархах л юм. Ер нь бол тийм. Тэгэнгუთ дахиад ингээд цаашлаа аваад үзэх юм бол бас сэтгэл зүй гэдгийг чинь ингээд ном шат ингээд бүгдийг авах боломж болцсон yazгардаг юм. Ягаад тэгэхээр одоо ингээд даалдах хүмүүсийн талаар баг ярьдаггүй газар баг байхгүй болж байна л та. Ягаад гэвэл бүх юм чинь хариулт ер нь энд байгаа юм байна шүү гэдгийг одоо энэ хорвоо дэлхий те одоо бид нар ч гэсэн ер нь бол ойлгодог болоод тэр бизнесдээс ч яригдчих байна, хичээл сурлаган дээр ч яригдчих байна, гэр бүл дээр ч яригдчих байна, эрүүл мэнд дээр ч яригдчих байна гэдэг. Тэгэхээр тэр даалдах ухамсар гэдэг зүйлийг чинь одоо би ингээд бодоод төсөөлөө тооцоолоод гэдэг маань бол ил ухамсарын ажил гэж үздэг байгаа байхгүй. Зөвхөн 5 ургаар энэ ухамсар гэдэг зүйлийг төгслээд үзэх юм бол энийг зөвхөн бид нар ухамсарлаж чадчих байгаа. Тэр далайн гүнд байгаа мөсөн уулын ихэнх хэсэг нь буюу энэ одоо бараг 80-90% нийцэлж байгаа зүйл чинь бидний тархинд явагдаж байгаа тэр даалдах ухамсар гэдэг зүйл. Тэгэнгუთ ер нь хүний ингээд дондох эмгийн асуудлууд ч гэсэн ер нь хожим хойно гарч ирж байгаа зүйлийн илэрлэл одоо жимсээр ярих юм бол жимсэн. Тэр чинь уг үндэс гэдэг чинь одоо газрын өрсөн дотор байгаа асуудал. Тэндээс ямар жимс сургах вэ гэдэг үр үндэстэй тэр дор байгаа асуудалтай холбоотой. Тэгэхээр эндээс мэрэгжлийн хүний тусламж авах хэрэгтэй шүү гэдгийн нэг илэрлэл нь эндээс гарч иж байгаа гэсэн үг. Ягаад гэвэл би яг өөрийгөө бас 100% таньсан хүн бас биш байх магадлал өндөртэй байхгүй юу? Яг хүн өөрийгөө судлана гэдэг бол шал өөр зүйл байт юм билээ. Бид нар бол ерөнхийдөө нэг өөрсдийнхөө тухай төсөөлөлтэй л амьдардаг юм байна. Би ч нэг иймэрхүү хүн дээ гэсэн маягтай ер нь бол тийм ээ. Тэгээд гол асуудал нь даалдах ухамсарт асуудал их байх тусмаа тэр бол ил ухамсар буюу өдөр тутмын амьдрал дээр, ажил дээр, сэтгэл санаанд ингээд нөлөөлөл үзүүлээд идэг. Ялангуяа ингээд багадаа их тийм хүчээр хилэлтэй орчинд өссөн тийм ээ. Таагүй орчинд одоо дайн мантай одоо юу хийдэг юм тийм ээ. Одоо ган зууд гээл хүний бидний амьдрал чинь ингээд зовлон бэрхшээлээр бас дүүрэн штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр ямар замыг яг туулж яваад ирсэн бэ гэдэг юм дээр чинь бас анализ хийгээд явах юмуд гарч ирж байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол би энэ асуудлыг ерөн шийдэгдэх боломжтой юм байна энэ үү. Яагаад гэвэл эн чинь хүн болгон дээр ингээд бүр тайлагдчихгүй юм хэцүү нуус бол биш. Ерөнхий ингээд дүр зургаараа ерөнхий араамыг босгоод авсан байхад хүнд бол тэр зүйлийн учрыг олоход байж бүтээхэд одоо асуудалгүй болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед бол яг хуу одоо энэ бяцлаглалын чиглэлийн, йогийн чиглэлийн, тэгэл спортын чиглэлийн гэдэг юм руу хүмүүс их тэгж ингэж сонирхож зорж тэрний араас явж гин гэдэг бол маш чухал. Яагаад гэвэл хүний сэтгэл зүй, эрүүл мэндийн байдал энэ одоо юу гэдэг эрүүл мэндийн байдал гэдэг чинь айгүй тийм нухацтай бодож тунгааж эргцүүлж одоо бид чинь нэг байгууллагын одоо онны төгсгөлд ингээл тайлан тооцоогоо хийгээл тийм ээ ингээл онны ихний төлөвлөгөөгөл гаргадаг шиг бид нар яг гэр бүл дээр сэтгэл зүй дээр ч гэсэн яг ийм зүйлийг бид нар хийж бас хөвших хэрэгтэй юм байна. Гэхдээ энийг хүн болгонд ор дороо гэдэг ингээр надад бол бас амаргүй гэж бодож байна. Ерөнхийдөө нэг ийм шүү гэдэг тэр загварыг бол ер нь баг улс орны бодлогын түвшинд хүртэл гаргаасаа гэж бодож байгаа байхгүй юу тийм. Тэгэж чадсан байгаа тохиолдолд бид нэр ер нь мэдсээр байгаа алдаа хүн бүр зориуд давтаад байх тохиолдолд хүн ойлгоцсон тохиолдолд харцсангүй гайгүй байдаг. Ер нь бол мэдгүй байгаа гэдэг зүйл чинь л бидний амьдралын хамгийн том бэрхшээл юм байна гэж хараад байгаа. Тэгэнгუთ одоо нэг хэвлэл мэдээлэл авах боломж нь нээлттэй болонгууд маш их мэдээлэл донд оронгоч бас том асуудал үүсэж байгаа байхгүй юу? Яг энийн дотроос би хэрэгтэй зүйлээ яах вэ гэдэг. Жишээлбэл 10 сарын 10 бол одоо дэлхийн нийтийн сэтгцэн эрүүл мэнд рүү анхаарлаа хандуулдаг тийм өдөр байдаг. Гаднаас ирсэн тэр профессорын нэг хэлсэн үг надад их вау тэ гэдэг мессеж өгсөн. Тэр юу гэж юм гэхлээрээ бид нар ямар ч асуудалгүй үнийг бүтээхийн зорилго биш ээ. Тулгамдж байгаа асуудлаа зөв зөвхөстэй шийдвэрлэж чадах хүнийг л бий болгохын төлөө явж байгаамаа гэдэг үгийг сонсоод би ёо гэж бүр нэг юм. Дэлхийн ертөнц энэ шинжлэх ухаан ойлголт амьдралын хэв маяг асуудал гэдэг зүйл чинь ингээл хувраал өөрчлөлтөөл ингээл явж идэг. Тэгэхээр ерөөсө хорвоо дэлхий гэдэг чинь бол
нь сайн муу юмны ийм сүлэлдсэн байнгын хөдөлгөөнд оршдог ийм зүйл байхад миний өчигдөр хүртэл өнөөдөр өөрчлөгдөх ёстой. Асуудалтай байгаа гэдээ шаналх хэрэггүй. Асуудалтай гэдэг нэг талаар бол баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр асуудлыг шийдвэрлээд ингээд өөрчлөгдсөний дараах тань дахиад нэг алхам урагшлах өнцөг юм биш үү? Өнцөг байж болох юм шүү гэдэг зүйлийг хүртэл хүмүүст ингээд би хэлмээр. Таны хувьд одоо ингээд сая донтох эмгийг ярьлаа. Тэ ер нь донтох эмгийг судлаач гэж явж гин хизээнээс ус донтох эмгийг бас төлхөө судалж эхлэв. Тэгээ мэдээж ингээд судлаач гэж явснаасаа хойш та бас ямар тохиолдлуудтай нүүр тулж тэр талаасаа гоё ярив. Хүнийг ингээд шууд за энэ бол ерөөсөө донтохгүй юм байна. Энэ бол өстой донтох юм байна гэж. Дүгнж бас арай болохгүй байх тийм үү? Тэр чинь тэгж хэлэх боломжгүй л дээ. Тийм. Яагаад гэвэл тэр чинь одоо юу гэдэг юм донтохгүй хүнийг донтно гэж хэлж багтгүй тийм үү. Эсвэл яг донтох эмэгт өртөх хүнийг вэ гэж хэлж магадгүй. Тэгэхээр энийг бол ингэж шууд дүгнэх бол боломжгүй. Ялангуяа сэтгцэн эмчийн үйлчлэг гэдэг чинь амар детальны үйлчлэг байд юм. Донтох эмэг гэдэг чинь яг хүрээний аваад үзвэл маш өргөн хүрээний ойлголт байхгүй. Хүн ер нь ямар ч юмд донтох одоо боломжтой. Одоо мөрөдө тоглоом. Заавал мөрөдө тоглоом гэж биш тийм ээ. Тэгэхээр наандаж одоо юу гэдэг дэлгүүр хийсээд юм худалдаж авахын дон гэдэг хүртэл тэр байдаг тийм үү. Тийм. Кино үзэх дон гэж бас байна. Би чинь анх нөгөө мөрөдө тоглоом тоглоод хүн өршөнд ороод хэцүү зам киноны дон ч одоо айг байлгүйдэй гэж бодож итэл үгүй юм бэлээ. Ингээл ажлаад харж очоод суугаад киногоо ихлэ тавьчлаа тийм үү. Тэгэл цаг хугацаа яваад энэ чи хоолунд хийх болсон киногоо үзээд байна тий. Өтөл шуухтаа унтуулах болно кино үзээд байна. Өөрөө унтахад киногоо үзээд байна. Яриг хадраад ингээд ундаад өглөө ингээд босоод ирэх үед тарих толгой намраагүй тий ус цаасандаа орж хамаг юм аягаа ундуусан дөө ингээд тэгэл ирэх чи бөөн проблемээр бий болчих жоох. Тэгэхээр шууд мөнгөөр хэмжигдэх асуудал бас биш юм байна гэж ингээд хараад байгаа. За хүйсийн хөвдгөө даваад үзэх юм бол яг цахим тоглоом дээр ажиллахад бол ирчүүд илүү их давмгаалж байна. Ер нь бол надаас ирээд зүйлгөө авч байгаа асуудлууд бол байгаад байна. Эмэгтэйчүүд бол байх боломжтой. Гэхдээ харьцангуй одоогийн байдлаар бол цөөхөн байгаа зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр тэр донтох эмгийн үүсэл хаанаас байсан бэ гэдгийг бол тодорхойлохыг бол хичээнэ. Гэхдээ заавал нэг шалтгаан олж ээж тэр имжлэгдэнэ гэж бол шаардлагагүй. Тэр төрөг асуудал тодорхой байгаа тохиолдолд эргүүлээд ингээд явахаар нийтлэг байгаа асуудал бол гарч иж байна. Жишээ нь их тийм даруухан дотгошоогоо тийм ээ нэг хүн амьтантай одоо байдаггүй нэг гим хоргооны хүмүүс байдаг шүү дээ тий өө гэд өөрхөө нөгөө ямар байгаа ингээд нэг хил гаргаад байдаггүй хэв шинжийн хүмүүс бол донд хэмэгтэй болоод их удаан хугацаанд явцсан байх дүр зураг бас надад бол яг бодит яг практик дээр бол тэгж анзаарч байгаа байхгүй юу. За юмаа ил нээлттэй ярьдаг хүн чинь бол уурлах нь инээх нь инхэн бүх юм байгаад өөр ширэнд ороод инх юм болоо шүү. Маагаад ингээд юм арай эрт илэрч штэ тийм үү. Гэтэл нэг дуугаа чимээг байгаа хүн чинь сэтгэл санаа хэцүү байгаа үгүйг нь бол тэрийг хүмүүс бас анзаарахгүй явах, өөрөө очроо олохгүй явах. Тэгээд тэр чинь давнтах эмгэг гэдэг чинь маш их зовлонд хүн унчиж байгаа байхгүй юу. Тэр болгоно чинь мэдээж өөрийнхөө хэмжээнд зохицуулах гадар чинь үзнэ таарна тийм ээ. Гэж ингэж явчихсаар хагаад нэг өдөр үнэнтэй нүүр тулна, асуудал үүснэ гэд мэрэгжлийн хүндээс байгаа асуудал гэдэг чинь бол тэгээ хойно бүр асуудал үжи тодорхой болцсон байгаа үед ирж байгаа. Болохгүй байгаа юм шиг санагдсан зүйлээ багшаасаа магадгүй тэр эрүүл мэндийг хичээл ордог, тэгээ сургуулиуд ч бас сэтгэл зүйчтэй болж जैन тийм ээ. Гэдэг энэ болгоноос ингээд асууж лавлаж явах зүгээр шүү. Тэгээд нэг л тодорхойгүй нэг л яах үеийнхүү гэдэг эргэлзээ байгаа бол тэрийг нуугаад далдлаад их удаан явах бол тийм нэмэртэй тустай байдаггүй юм шүү тийм ээ. Тийм байгаад байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бид нар асуудалгүй хүнийг бий болгоё гэж зорих биш ээ. Үүсэж байгаа асуудлаа даван туулах, за тэр хүн өөрөө шийдвэрлэж чадахгүй байгаа бол шийдвэрлэж чадах тэр чиглэл рүү хандаач гэдэг. Нөгөө талаас гэвэл хорвоо дэлхий ингээд өөрчлөгдөж байгаа учраас энэ чиглэлд ажиллаж байгаа хүмүүс хүртэл тийм ээ одоо багш нар чалгаагүй тийм ээ одоо танай салбар гэх төвлөрийн мэдээний салбар гэдэг чинь одоо ингээд техник технологитой ингээд явж байгаатай адилхан бид нар ч гэсэн яг тэрэн дотроос шин гарч иж байгаа проблемуудыг ойлгох хэрэгтэй болж байгаа. За одоо ингээд харж байхад нэг Z generation гэдэг нөхдүүдтэйгээ нэг хэл амаа олохгүй болсон байгаа гэл ингээд янз бүрийн юм яригдчих шүү дээ тийм. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм бэлээ хорвоо дэлхий бидний амьдралын юм гэдэг юм чинь хувьсан өөрчлөгдөж байгаа. Энэ болгонд гарч иж байгаа асуудлуудыг бид нар шийдвэрлээл ойлгоол ингээл явах ёстой болчихж байгаа. Би нэг ойлгох, дэмжих, хин нэгнийг харлуулах, болохгүй байх, цааш нь түлхэх биш. Нэг ч гэсэн тэр хүн тусалчих гэдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг яагаад гэвэл ийм амиа оролтын асуудал дээр зөвөр тэр хүнийг бүтэн сонсцсон байхад тэр хүний
эргээд босоод ирэх боломж нь хамаагүй өндөр болдог энэ гэсэн юм судалгаанууд байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн туслана гэдэг чинь уул аваа шиг том гэхээс илүүтэй яг тухайн моментод нь тэр хүнийг ойлгоо сонсоод тэр хүний асуудлыг бүгдийг шийдвэрлэж чадахгүй байж болно. Тэр хүн хаашаа жиглэх вэ гэдэг чигийг гаргаад өгнө гэдэг л хүний амьдралд маш том тус байдаг юм аа. Амьдрал асуудлаар дүүрэн байгаа гэдэг ч гэсэн л амьдралын сайхан тал юм байна л та. Тэр чинь ягаад гэвэл эргээл ингэ бодоход за би энэ таваг даваад гарцсан шүү. Энэ хүн надад тусалж чадсан шүү тийм ээ. Энэ хүн намайг харилцаж шүтсэй гэх маань одоо би учраас дүүнраа иш нараа гэл тийм үү. Тэгэхээр тусалж чадахгүй бол хүнд бити гай болоо. Тусалж чадхаа бол гарынхаа үзүрэг сунгаа гэл өнөөдөр байгаа та маргааш байгаа та багч гисэн ахын төлөө хийж байгаа үйлдэл болгон тань сургамжуулна шүү. Тэгээд их ГГ Монгол гэрэл гэгээ талаас нь мэдээлэл өгж байгаа та бүхэнд бас их баярлалаа. Эрүүл мэндийн гурвалжингаа хэлж өгöd дуусгах гэж бодож байна тийм ээ. За, эрүүл явахад хоол бол 80% төлөж байна. Юу идэж ууж байгаа, яаж идэж ууж байгаа тийм ээ. 20% бол хөдөлгөөн байх нэ. Гэхдээ 20% гээд бас тайвширч болохгүй. Пирамидын суур хувь 100% бол хүний нойр, сэтгэл санаа энэ юм байна шүү гэдэг. Энэ гурвалжинг товчхон сануулад тэгээ Монгол хүмүүс маань дэлхийд маш олон амжилтыг үзүүлсээр байгаа. Энэ амжилтын бохоо цаашаа бас үргэлжлэх болтугай гэж ерөмөр байна да. За баярлалаа, маш сайхан эрүүл хэллээ тань. За ГГ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг ГГ эрүүл мэндийн энэ удаагийн зочноор сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ган Тулга одоо өргөдөн оролцлоо. За бидний ярилцлагыг бас анхааран сууж бас үзэж сонссон үзэгч та бүхэндээ баярлалаа. 2025 он та бүхэнд бас их амжилт бүтээлийн жил байсан бах гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа 2026 онд энэ жил бүтээснээсээ илүү ихийг бүтээх амжилт одоо гаргаарай гэж бас үзэгч та бүхэндээ бас хүсэн өрөө ингээд эрх жил уулзцгаая. Баяртай үзэгчтэй.